Бод мөндөр суух тавтамаар л бий болготлогч Инхбат их Монгол улсын түүх нэвтрүүлгийн шин дугаарыг хүрэхээр Америк сургуулийн түүхийн багш Маратхан бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх Евратай MMS компани болон Од мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стэлгэний Од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд Марат. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн нэвтрүүлэг бол Мухлаа Гован. Тэгээ Гован Мухлава алтан улсын аян дайны 2 дугаар хэсэг байгаа. За Чингис хааны их Монгол улс байгуулсан Монголын эзэнт гүрнийг байгуулах энэ үйл явц нь бол өөрөө маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Чингис хаан чинь үнэнчээр зүтгэсэн маш олон хүмүүсийн нэг нь бол яалтчгүй Мухлаа Гованы. За Гован Мухлаа бол хизэнээс хаанаас яаж түүхэнд орж ирсэн бэ гэдэг нь их сонирхол татдаг. Учир нь юу гэхээр Чингис хаан Монголын одоо хаан болох гээд одоо удаагүй байсан хамаг Монголын хаан болчоод ер нь бусад том овг аймагуудаа нэгтгэх энэ үйл явц явж исэн. За энэ үйл явцад бол нэг хэсэг буюу яг өөрийн угсаа гаруул нэгтэж Өрхөн аймгийнх нь бол Чингис хааны эсрэг зогссон. Учир явдлыг нь улам тодруулах юм бол Чингис хаан алтан улсын вангийн чансантай хамтраад татарын мэгүүжин сүлтийг сөнөөгöd ирж явах замд нь бол Жөрхөн аймгийнхан урваад 50 хүнийг одоо ингээ хувцсыг дээрэмдээд 10 хүнийг алж хядаад ингээ Чингисийн хүрээг ингээ талан тоноод ингээ явсан байдаг. За энэтэй холбоотойгоор бол Чингис хаан Жөрхөн аймгийг дарахад бол яг энэ үед нь энэ нөхцөл байдлыг ойлгосон Жалаарын Хүмүүн Гоо гэдэг хүн бол Мухлаа нэртэй Бухаа гэдэг хоёр хүүгүүнээ дагуулж ирээд Чингис хаан дагаар ирсэн байдаг байгаа байхгүй. За энэ нөхцөл байдлыг бодоод үзэх юм бол 1197 оны үйл явц юм. За тэгэхээр Жалаар гэдэг нэр гарч ирж байна. Жалаар гэж одоо яг юу вэ? Ямар утгатай нэр вэ? Ямар овогтой нэр вэ гэд. Судрын чуулганд бол Жалаар бол 10 том овог аймгаас бүрдэж байгаа юм. За тэгээ энэ 10 овог яг өөрсдийнх нь онгон нутаг нь болохоор онон мөрний их гэж байгаа байхгүй. За тэгээ энэ бол эртээр үед Хятад нарт цохигдсон Жалаарын зарим нэгэн энэ бүлэг хүмүүс гэж байгаа байхгүй. Нутаггүй болоод хүчин давтаад Жалаарын ингээд 70-аад орчим хүнтэй энэ жижиг бүлэг бол бүрийн ирэг гэдэг газар ирж нутгалсан байгаа юм. За яг тухайн үед нь бол Чингис хаан бүрт чоноос хойшоо ахуулаад явсаар байгаа л энэ бүс нутаг бол одоо Чингисийн өвөг дээдсийнх нь нутаг байгаа байхгүй. Тэгээд энд бол нэг асуудал үүссэн. Энэ асуудал нь юу вэ гэхээр хүүхдүүд ингээд бэлчээр сүйтгэснээс болоод Минэн тудам буюу Чингис хааны өвөг эцэг энэний Монулун хатам болон түүний хүүгүүдтэй зөрчилдсөн байгаа юм. Жалаар овгийнхан нэг 70 ирэх сүгчтэй хэсэг бүлэг хүмүүс нь. За ингээд жалаарууд бол Молууны одоо гэр бүлийг тэр чигээр хөнөөсөн байдаг. Тэгээ Жалаарын одоо бусад аймгийнхан тэднийг яагаад ч юм ийм зэмтэй юм хийвэ гэд байцаан шүүж тэдний заримыг нь мөхрүүлж устгах нь нөгөө заримыг нь шоронд хорихыг нь хорж зарим нэгийг нь болохоор Минэн тудууны хүүгүн Хайдуу хаан болон түүний хүүгүүдэд энэ одоо хүүгүүд болон тэдний төрлийнхэнд боол болгож өгсөн гэж байгаа байхгүй. За тэгээд яг бүр ингээ нарийн явах юм бол энд яг Хайдуу яаж амьд үлдсэн бэ гэдэг шалтгаан гарч ирж байгаа юм. За энэ дээр бол Монулун гэдэг гүнжийг болон хүүгүүдтэй устгасан гэж гарч ирж штэ. Тэгэхээр Начинбаатар болон одоо Хайдуу нар бол ингээ худиндаа ингээ айлчлаар явцсан энэ хойгоор энэ үйл явдал болсон байгаа юм. Эндээс ганцхан Хайдуугийн хүүхдэл нуугдж амьд үлдсэн байгаа байхгүй. Тэгээ хэн хорлсон бэ гэдгийг нь хэлсэн учраас дараа нь бас Начинбаатар цэрэг цуглуулад Хайдуутай хамт Жалаарыг одоо ингэж боолчилж авсан гэж байгаа. Одоо эзэмшиж авсан гэж байгаа байхгүй. За тэгээ энэ үйл явдлаас болоод ер нь Жалаар бол Монгол болон ялангуяа Чингисийн одоо өвөг дээдсэд одоо боол болсон гэж үзэж байгаа. За тэгээ тэдний удам бол ингээд Чингисийн эцэг дагаж ирсэн явсаар хагаад. За энэ нь эдгээр иргэн нь тэдний онг боол болсон гэсэн утга санааг хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ онг боол гэдэг үг нь өөрөө одоо ингээл гэрийнхэн л боолно гэдээ яваад шүү дээ. Гэтэл яг Чингис хааны үед бол энэ Жалаар овгоос тэр онг боол гэдэг энэ овг аймгаас тэдний дунд одоо Чингис хааны одоо ингээд нөлөө бүхий ноёдууд байгаа. Тэр ноёдуудын дунд хамгийн нөлөөтэй ноён болж өссөн хүн байдаг. Энэний дундаас хамгийн алдартай нь болохоор Гован Мухлаа байгаа байхгүй. За Мухлаа жанжин гэсэн үг За Мухлаа жанжныг ингэж илүү тод ярихын өмнө бол тэр Хүмүүн Гоо гэдэг эцэг нь гарч ирж байна. За эцэг нь ер нь бол Мухлаа вангийн удам угсаа яг ямар хүн бэ гэдэг талаас нь ярих хэрэгтэй болчиход байгаа. За тэгээ Хүмүүн Гоогийн эцэг бол Тэлэгээтэй баян байгаа байхгүй. За тэгэхээр саяны энэ үйл явц бол Хүмүүн Гоо Мухлаа нэртэй хүүгээ ингээд авж ирсэн гэж ярьж байгаа боловч угтаа бол түүхэн үйл явдал нь бол Тэлэгээтэй баян өөрийнхөө Хүмүүн Гоо Чулуун хайч Жибхэ гэдэг энэ 3 хүүхдээ болон Мухлаа тэргүүтээ 5 ачигаа гэж байгаа. Бүр ингээд маш олуулаа ирсэн байна Ингээ олуулаа ирээд Чингис хаанд хүчээр өгж байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр
Чингис хааны одоо тий үүдий чинь одоо ингээд сахиул боол болъё гэдэг ийм санаа хэлж байгаа. Монголын нус товчонд гардаг шүү дээ тий. Босгоноос ч одоо орох юм бол борийн ногтол, үүднээс ч орох юм бол элгийн нэмтлгээд энэ мэтлэнгээр ингээд гардаг. Тэгэхээр яг энэ цаг үе нь өөрөө 1197 он гэж бодоод үзэх юм бол 1197-оос 1206 оны хооронд Чингис хаан хамаг Монгол улсыг тий байгуулад их Монгол улс байгуулах энэ шатанд ер нь бол шувтраад явж исэн. За тэгэхээр энд Чингис хааны хамгийн том дайснууд одоо үлдсэн байна. Мэргэд аймаг, Наймаан аймаг, Хэрээд те эдрийг нэгтгэжиж их Монгол улс гэдэг зүйл харагдаж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр яг энэ зүйлд бол одоо ингээд саяны эдгээр томоохон одоо овг аймаг те одоо энэ улсуудад саяны энэ Телегөтө баян тэргүүтэй Хүмүүнгоо эдний удмынх нь бол маш том гавья байгуулсан. Ийм гавья байгуулсан учраас төрийн өндөр албан зэрэгт томилогдож чадсан гэж байгаа. За нэгэн удаагийн дайны одоо те дайнд дайсны цэрэгт ингэж автаад ингээд цогтж явж байсан байна л да. Ингээд цогтж явж байхад нь Чингис хааны морин өгчөж. За яг энэ үед нь бол Хүмүүнгоо бол өөрийнхөө мориноосоо буугаад Чингис хаанд морио өгөөд тэгэн гутаа нөгөө товтолж ирж байгаа хүмүүсийг нь урдаас нь одоо ингээд сэлбээ суулаад замыг хаагаад байлдаад нас орсон гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ ач гавьяыг нь Чингис хаан дурдаад их Монгол улс байгуулсны дараа Мухлаг говь ан өргөмжилж зүүн гарын төмний ноёноор томилсон гэж байгаа. За Телегөтө боён Хүмүүнгоо Мухлаа зэрэг эдгээр хүмүүс бол тий хідэн үеэр өвөө, эцэг, хүүгийн дараа одоо ингээд хідэн үе ингээд залхамжлаад бүр Юан гүрний үед хүртэл ингээд явж байгаа. Хожим нь Юан гүр мөхөж гэсэн 80 жанж ингээд гарч иж байгаа. Энэ мэтлэнгээр ингээд явах юм бол Чингис хааны тий ингээд болон түүний залхамжлагчдын үед бол тэдний үйл ажиллагааг дэмжин тусалсан гэж үзэж болохоор байгаа байхгүй юу. За тэгтэл саяны одоо Телегөтө баяны 3 хүү гэж гарч байгаа тий. За энэ 3 хүүхдийн нэг нь болохоор Чулуун хайж Телегөтө баяны дунд хүү. Монголчуудын дунд талын язгууртан хүчрхэг үйлдвэрлэгч нар үр хүүгүүдээ бус ингээд багаас нь босгоны боол болго хэмээн авчирч өгөх ёс байсан бөгөөд тэд нь одоо насан туршдаа эзэндээ үнэт зүтгэдэг байсан байна. За зарим тохиолдолд балчир байхад нь те эзэн болох хүнд нь авчирч үзүүлчихэд буцаагаад авч яваад том болсныхан дараа авчирдаг. Тий. Энэ ч нэг нь болохоор зилэн байгаа байхгүй те. Зилэн бас яг ийм байсан. За иймэрхүү үйл явдлууд байдаг. За дараагийнх нь хүүхэд нь болохоор Хүмүүнгоогоо нөгөөх нь болохоор Живхээ байгаа байхгүй. За их Монгол улсын 1000 ноён. Тэгээ Живхээ бол Жалаар аймгийн Телегөтө баяны 3 дугаар хүүхэн. Их Монгол улсын гавья түшмэл байгаа байхгүй. Тухайн үед Чингис хаан Живхээг хасрын туслагчаар томилсон байдаг. За ингээд хожим нь бас хасрын түшээ ноёноор өргөмжлөгдсөн байгаа байхгүй. Живхээ их Монгол улсыг байгуулагдахад шудраг үнэнчээр хүчин зүтгэж явсан тул их Монгол улс байгуулагдсны дараа 1000 ноён болсон. Одоо хөгчүү бөө төв тэнгэр гэж хүн байсан. Чингис хааны багын найз те. Одоо Мэнгэлэг эцгийн 7 хүүхдийн дундхан шүү дээ. За энэ хүн бол нэгэн удаа ингээд хатгаас хатгасан улс төрийн томоохон явуулга гэх юм уу те. Хор хутгсан байгаа байхгүй. За энэ яасан бэ гэхээр нэгэн удаа Чингис хаан төрийг захиран нэгэн удаа хасар захиран гэлдсэн. За энэ нь өөрөө Чингис хаан байсан мөртлөө дүү хасар нь ирээдүйд хаан болно гэдэг те. Энэ Чингис хаанд итгэсэн байгаа байхгүй. За ингээд Чингис хаан бол хасар дүүгээ барьж шүүж шийтгсэн энэ үед нь өөлүн их ирж хутлыг одоо ингээд тодруулаад те хасрыг аварсан байдаг. Гэвч Чингис хаан бол хасар дүүдээ итгэх итгэл нь ингээд алдарсаар байгаад нэгэн зүйл хийсэн байгаа байхгүй. Энэ алдарсан гэдэг нь яаж хэлж байгаа юм бэ гэхээр хасарт анх өөхтөө 4000 өрх сойрхсон байдаг. Энэ өрхөөс нь гэж авсаар хагаад 2600 орчмыг нь авангуудаа хасарт 1000 гаруйхан өрх хөлдөөсөн байгаа байхгүй. Саяны авсан 2600 орчим өрхийн ихэнхийг нь саяны Живгээ гэдэг ноёнд өгсөн байгаа. Энэ бүхнээс улбаалаад хасар болвол ахтаа гомдоод тэ баргуужим төрхөм рүү зөв рүү одоо ингээ зайлан одсон гэдэг ийм зүйл гардаг. За тэгэхээр Живхээ ноён гэдэг бол бас нэг том төрийн зүтгэлтэн байгаа. Би энд одоо юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Мухлаан одоо хамаатан садан ах дүү нартай аав ах нар нь ер нь Чингис хааны үед бүгдээрээ бас төр төсчээсэн удмаар одоо Чингис хааны төр зүтгэсэн ийм хүмүүс байгаа. За Туужигийн бичсэн Монголын түүхэн тэмдэглэл гэж зохиол байгаа байхгүй. Энэний 1231 оны үед бол Тулуун ноёны тушаалаар гэж байгаа. Саяны энэ Живхээ гэдэг ноён бол өмнөд сүн улсад айлчилсан байгаа байхгүй. Айлчилсан гол шалтгаан нь юу гэхээр яг энэ үед Алтан улс руу товтлж исэн учраас сүн улсын газар нутгаар Алтан улс руу нэвтрэх гарцыг гаргаж авах. Ийм гэрээ хилцээр хийж амжилттай хийсэн байгаа. Гисэн хэдий боловч сүн улстай хорлогдож нас барсан гэж тэмдэглэгддэг. Оо тийм үү. Тэ. Тэгэхээр энэ бол бас нэг юм учир бүтээлэг байдал байгаас тэ. За Жалаар аймгийн Мухлаа болон түүний ойр төрлийн хамаатан нар бол Чингис хаан болон их Монгол улсын төрөлд хэрхэн үнэт зүтгэж байсныг бол эндээс бол харж болж байгаа.
Одоо хэдүүл үндсэн сэдв болох Мухлаа жанжин тий. За Мухлаа бол их Монгол улсын төрийн зүтгэлтэн цэргийн ноён. 1170 онд төрсэн байх магадлалтай гэж байгаа. За 1223 онд нас орсон бөгөөд магадгүй одоо ингээд 54 орчим наслсан. За тэрээр Чингис хаантай золгосноос хойшоогоо чин үнэнчээр нөхөрлөж Тэмүүжинтэй хамтран их Монгол улсыг байгуулахын төлөө ам бие хайхралгүй зүтгэж явсан. Мухлаа тайчууд, хэрээд, 8 зэрэг олон аймгийг төвшөлтгөн дарж дагуулах дайнд өөрийн биеэр оролцож олон удаа гавья байгуулсан. Зарим нэг дайны үйл явцыг ингээ сайн хараад авах юм бол ер нь ихэнх дайнд ингээд Мухлаа жанжин бас уухайлан оролцсон байдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр Чингис хаан их Монгол улсыг байгуулсны дараа гавья зүтгэлийг нь одоо ингээ шагнах үед Минлэг эцэг, Боорч, Мухлаа нарын нэрийг хамгийн түрүүнд дурдсан бөгөөд Мухлааг зүүн гарын төмний ноён бөгөөд бүх зэргийг захирах говь ангаар томилсон байгаа байхгүй юу. Гэхдээ энэ их сонирхолтой. Яагаад вэ гэхээр одоо хэдүүл сая цаг хугацааны хувьд 1197 онд Мухлаа ван одоо Мухлаа анх удаага Чингис хаантай нийлж байна. Гэтэл хамаг Монгол улсыг байгуулах үйл явц 1189 онд болсон. Инээс өмнө бүр нөгөө 8 шарга агтаа алдаад явж байгаа үед нь Боорч иж тусалсан. Хүүхд ахуй насанд нь Минлэг эцэг тусалсан дээрээс нь Сорхон шар байна. Амийг нь аварч исэн. Сорхон шарын хүүхд Чулуун Чимбаа гэж байна Эдгээр олон хүмүүс бүгдээрээ Чингис хааны хувьд бол айгүй том өндөр гавьяатай хүмүүс байгаа байхгүй. Гэтэл саяны тэр зүүн одоо ван гэдэг чинь бол зүүн жигүүрийг одоо зүүн төмний ноён тэгээд улсын ван гэдэг чинь ерөнхий сайд гэсэн албан тушаал Чингис хааны дараагийн албан тушаал байгаа байхгүй. Тэгэхээр Мухлаа яаж энэ албан тушаалд шууд томилогдсон бэ гэдэг энэ зүйл бас нэг юм сэтгэл эсвэл нэг хар тех юм болчихж байгаа байхгүй. Миний хэлэх гээд байгаа санаа нь зүгээр ингээд хараад үзэх юм бол хажуунаас нь ингээд хараад үзэх юм бол энд хожим нь орж ирсэн мөртлөө энэ том төрийн албан тушаал томилогдож байгаа энэ үйл явц жаахан с ิจ төрүүлмээр. Тэгэхээр энэ сэжиглэж байгаа зүйл маань юу вэ гэхлээр энийг Монголын нууц товчонд бичсэн байгаа юм байхгүй. Монголын нууц товчооны 206 дугаар бүлэгт болохоор тэнд Чингис хааны хэлсэн үг байдаг. Чингис хаан бид хорхног жубуурын Хутуула хааны дэвсэг саглагар модонд буувал Мухлаад Тэнгэрийн зайран заасан үг. Тэмдэгтийн тул би тэнд хүмүүн гоог сэтгэж Мухлаад үг барьлаа. Мухлаан ургийн урагт хүртэл гүр иргэний гоо ун буюу гоо ван зүүн гарын төмнийг мэддгүү гэж зарлиг болов гэж байгаа байхгүй. За энэ санаа нь юу гэсэн үг вэ гэхээр саяны тэр телегээтэй баян энэ хүний удам мөх саяг ямар хүн бэ ямар нөлөөтэй хүмүүс байсан бэ. Магадгүй судлаач Алтан сүх бол саяхан одоо 12 дугаар зууны үеийн монголчуудын нийгмийн байгуул гэдэг судалгааны бүтээлдээ магадгүй Мухлаа болон одоо Чингис хаан хоёрын тохироо байсан баг. Тэр нь юу вэ гэхээр эн чинь тайш цол гэсэн үг байхгүй юу? Одоо яг хамаг Монголын үеийн тайш цол. Тэгэхээр их Монгол улс байгуулагдах үед болвол хэрвээ байгуулагдаад би усын эзэн хаан болох юм бол чамд тайш цол өгнө. Хорчид нөө төмний ноён болгоод 30 гоо хатан өгөн гэдэг энэ тухайн үеийн PR-ын ажиллагаа бас явагдсан байх магадлалтай байгаа байхгүй юу? За ийм байх магадлалтай. За Мухлагоо ван ингээд болсон тухай бол саяны 1206 оны энэ үйл явдал Монголын нууц товчоог гэрчилж байгаа бол Содрын чуулган 1206 онд биш ээ. 1218 онд гоо ван болсон юм а гэдэг энэ санааг хэлдэг. За Содрын чуулганд 1218 оны 1-р сард Чингис хаан Мухлаад гоо ван цол хүртэв. Өмнө нь Чингис хаан түүнийг зөрчдийн нутг руу явуулж зөрчдөө түүнийг гоо ван гэж дууддаг байсан гэж байгаа. За энэ нь нутгийн эзэн гэсэн утгатай болоо. Тэрээр энэ нутг руу ахаад явахдаа өгүүлрэн энэ цол сайнны бэлэг ажээ гэж хэлсэн гэж байгаа. Чингис хаан энэ цолоор түүнийг алдаршуулж эрх мэдлийг нь өгсөн аж гэж байгаа. За ингээд Чингис хаан яг энэ 1218 онд бол 1718 онд Алтан улсад аян дан хийж аваад гинт болоод өөрөө 29 улс руу дайнд хийх болчихж байгаа. Цаашаага хэрхэн дайн хийх ямархуу цэргийн тактик баримтлах, эзэлсэн газар нутгаа хэрхэн захирах, төвшдгөх энэ бүх үйл явдлыг гоо ван Мухлаад захируулсан байгаа байхгүй. Тэгэхээр Мухлаан одоо өөрийнх нь эрх ямб албан тушаал нь ямар өндөр байсан бэ гэдгийг эндээс бас харж олж байгаа. За зүүн гарын Мухлаа түүний дэд ноён нь Наая гэж гарч иж байгаа Содрын чуулганд За тэгээ жалаар иргэний Мухлагоо ван вангийн мянган тэрээр нөлөө бүхий ноён бөгөөд эрлэх гавья олныг байгуулсан тул түүнийг жалаар овгийн бүх цэргийг түүнд нь захируулсан гэж байгаа. Түүнд өгсөн мянган нь нийт 3,000 тоологж байсан. Одоо 95 мянганаас чинь янз янз байгаа шүү дээ. 88 мянганы ноён байгаа. Зарим нь 3-4 мянганы захирж байгаа бол зарим нь хоёулаа нийлээд 1 мянганыг захирж байгаа жишээ нь За Чингис хаан түүнийг Алтан улсын хил дээрхтэй харагуун жидүүд явуулахад Алтан улсынх нь түүнийг гоо ван гэж нэрлсэн нь саяныхаас арай өөр утгаар нэрлэх юм бол агуу их нөр нөлөө бүхий гэсэн утгатай аж гэж байгаа.
Энэ цолоор нэрлснээс хойш түүний хөвгүүд хүртэл үе удмаараа Гован гэж цоллуулах болсон гэж. За энэ мэтлэнгээр ярих юм бол одоо Мухлагийн карьер гэх юм улс төрийн карьер. Одоо боорчиг бодоод үзье, минлэг эцгийг бодоод үзье, эдгээр хүмүүсийг бодоод үзэх юм бол сорхон шарыг бодоод үзье. Бодоод үзэх юм бол нэлээд сүүлд ирсэн мөртлөө хамгийн дээдлийн өндөр албан тушаалд томилогдож чадсан байна. Тэгэхээр Мухлаа Говангийнх нь өөрийнх нь харизм, хүн нь яг ямар хүн бэ? Энэ талаар болохоор Мухлаа бол нэлээд юм өндөр биерхүү хүн гэж байгаа байхгүй. Тэгээд ингээ хүний үгийг анхааралтай сонсдог, бас их ёжтой гэж байгаа. Алиалж чаддаг. Мэтлэнгээр ингээ янз янзаар дурдсан байдаг. Магадгүй тэгэхээр энд бол Мухлаа тэдний одоо ургийнхны бас том нөлөө байсан бах магадлал өндөртэй байгаа. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулгаа. За тэгээ. Өстой юм гаргалгаа анх удаа сонсч баярлалаа. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS event тэтгэж байгаа. За энэ компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэй технологиор суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За MMS их юм биш та Марата ийм юу хятадын маш том хоёр нарны зайн хураагын компанитай албан ёсны дистрибьюторын гэрээ байгуулсан. Тэгээд хятадчин тэр талтай ямар сүрхий байгаа лээ те. Одоо бүр дэлхийд хамгийн тэргүүлэгч орн болчлаа шүү дээ. Тэнгүүт тентхийн хамгийн шилдэг хоёр үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг авчираад монголчуудаа ингэ зарж байгаа байхгүй. Тэр албан ёсны дистрибьютор болохоор шууд үйлдвэртэй нарцж байна л гэсэн үг. За янз. Хэрэв манай гэр ороолынхан бүгдээрээ нарны эрчим хүчээр дулаанаа шийдчих юм бол утаагүй болно л гэсэн үг. Тийм байна Ямар ч утаа байхгүй. Тийм сайхан болох. Ямар ч утаагүй үлийн өдөрчин бас л гоё цэнгэг агаартай сайхан байдаг шүү дээ Тийм. За ингээд эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-с сонгоорой. За баярлалаа. За тэгээ нөхцөл байдал цаашаага юу болсон бэ гэхээр мэдээж Мухлагийн тодорж гарч ирж байгаа үйл явцууд нь бол дараагийн үйл явдалтай холбогдож гарч ирдэг. Энэ нь юу гэхээр Алтан улсын аян дайнтай байхгүй. За 1211 онд бол Чингис хаан Алтан улсад аян дайн хийсэн. За энийг бол өөрийн биеэр удирдах явсан мөртлөө дунд нь хид хідэн томоохон одоо жанжид хан хүүгүүдтэйгээ дагуулж явсан. За энэ дээр бол Алтан улсын их жанжин хууш аху 40 түмэн их цэрэг гэж байгаа байхгүй. За ийм цэргийг дайчлаад Монгол цэргийг өгтөн байлцсан баг. За тэгээ Мухлаа Чингис хаанд дайны арга бодлогыг ингэж заагаад цэргээ өдөрдөн байлцсан дүнд хууш аху энэ жанжиг 40 түмэн цэргийнх нь нэг дайралтаар ялан дийлсэн баг. За тэгээ энд ямар арга байсан бэ гэвэл дайсны эсэргүүцлийг дарахын тулд эрэх биш шийдэмгийн ширүүн довтлогоо хийх хэрэгтэй. Тэр хэлэхдээ дайсны цэрэг биднээс хол олон байгаа тул тэдэнтэй хатуу ширүүн тэмцэхгүй бол ялж дийлэхгүй гэсэн баг. За ингээд Мухлаа бол дайны үед өвхөөс айхгүй баатруудыг дагуулад морио ташиурдаж жадаа хуурайлан өндөр дуунаар хашгирч дайсны жагсааллыг дайрч Монгол цэргийн шийдэмгийн ширүүн дайралтанд Алтан улсын цэрэг удалгүй эмх замбраагаа алдаад хамгаалтанд орж хамгаалтнаас буцаагаад зад тусарж байгаа ийм зүйлийг судрын жуулганд илүү тодорхой бичүүлдсэн байгаа байхгүй. Чин төм гэдэг. 400 мянган цэрэг гэсэн үг тий. За яг энэ бол дайны тоог бол янз янзаар хэлдэг юм л да. 40 түмэн цэрэг гэж хэлэнгуудаа алдаршуулаад одоо 10 түмэн цэрэг гэлтэй. Гэхдээ яг үнэн байдал дээр бол энэ 20 түмэн цэрэг байсан гэх мэтлэнгээр дайнч нэг нөгөө талаагаа айлах гадуу цэрэг амар их гэх мэтлэнгээр хэлнэ шүү дээ тий. За тэгээ Монгол цэрэг цөөхөн боловч удалгүй хятан болон зөрчин цэрэгийг тий эвдэн бүснэлсэн. За энэ нь бол одоо Мухлаа жанжны бас том гавьяаных нь нэг нь. За 1214 оны 4 сард Мухлаан удирдсан гол цамын цэрэг, өгөөдөн удирдсан баруун цамын цэрэг, хасрын удирдсан зүүн цамын цэрэг, Алтан улсын дундад нийслэл буюу Жүндүү хот. За энэ улсыг бүслэн хаасан байгаа. За Алтан улсын хаан байдал хүндэрснийг мэдрээд найрамдахыг гуйсан байгаа байхгүй. За энийг Чингис хаан зөвшөөрсөн. За ингээд гэрээ хэлцээр ёсоор те өмнөх зүйлүүдээ ингээд өргөл барьц хийе шүү дээ татвар одоо бүх юмаа авчаад буцсныхан дараа сарч болохгүй хугацаанд Алтан улсынх нь буцаагаад зангаа хөргөж эхэлсэн байгаа байхгүй. Энэ юу гэхээр Алтан улс гэрээгээ зөчөд Монголд өргөсөн хот боомтой эргүүлэн авч эхэлсэн. За үүнийг сонссон Чингис хаан ихэд хэлэгнэж 1215 онд Мухлаад зарлиг буулгаж Алтан улсын умард нийслэлийг байлдуулсан бөгөөд удалгүй эзлэн авч ялалтыг одоо баттган цэргээ давшуулан Алтан улсын Шинжөөпү зэрэг чухал хотуудыг эзэлж удалгүй Мухлаа, Сүбэдэ, Самуух нарын удирдсан 3 замын их цэрэг Алтан улсын дундад нийслэл Жүндүү хотыг эзэлж авсан байна. За энэ бол стратегийн хувьд бол маш том аюул нүүрлж гэсэн үг аахгүй Алтан улс те.
За ингээд нөхцөл байдал цаашаага тэгээ аян дайн үргэлжилсэн. Аян дайн үргэлжилж явж явах хугацаанд бол 1215 оноос хойшоогоо 29 улс монголчуудыг сонирхож эхэлсэн. Энэ нэрээ Чингис хаан тэргүүтээ монголчууд тэр эртний соёл иргэншилт алтан улсыг тий эзэлж авчиж байгаа юм уу? Тийм хүчрхэг, тийм баян орныг яаж эзэлж гинэ гэдэг маягаар тандах турших тий. Энэ зүйл явсаар агаад сүүлдээ хоёр улсын нөхцөл байдал илүү хөндөрдөг. За би энийг 29 улсын аян дайны үед илүү дэлгэрэнгүй яриа. За ингээд Чингис хаан бол 29 буюу баруун зүг рүү харах бодолтой болчихж байгаа. Тэгэхээр энд хамаг цэрэг авч явна шүү дээ. Хамаг цэрэг авч явна тий. За ингээд 1218 он Чингис хаан Мухлаг Гов ангаар дахин тунхаглаж өөрийн биеийг төлөөлөн бүх цэргийг захирах туг сүлдийг сойрхож алтан улсыг мөхөөж умард хятадыг захирах бүрэн эрхийг олгосон гэж байгаа. За тухайн үед Гов ангийн мэдэлд 23 мянган монгол цэрэг, 20 мянган хятан цэрэг, хятан буюу одоо Лиос те монголчуудтай гарал угсаа нэгтэй. За бас нэг бүлэг умард хятадын цэрэг байсан байгаа. За 1217-аас 1223 он хүртэлх 7 жилийн хооронд Мухлаан удирдсан их цэрэг Шандун, Хэбэ, Шанси, Шэнси зэрэг олон газрыг хот тосгоныг байлдан эзэлж хатан голоос умард хиших өргөн уудам нутгийг Монголын иргэшээлд оруулсан байдаг. За 1223 онд Мухлаа те Нанжин хотыг эзлэхээр өмнө зүгийг довтолж хатан голыг гэтлэн одоогийн Шанши мужийн Вэншүү сайны хязгаарт хүрэх үедээ хүнд өвчнөөр таалал төгссөн байдаг. За тэгтээ Чингис хааны Алтан уургийн 9 дахь их хаан Ихван улсын Шадул гэгэн гэж хаан байгаа байхгүй. За энэ хааны үед бол Мухлаг бол Шудраг Баатар цолоор нэхэн өргөмжилсэн байдаг. 1260 онд ч гэсэн Хувлаа хаан бас шагнасан байдаг. За Мухлаан хүүгүн Бул эцгийн Гован цолыг залгамжилж Алтан улсын болон Өмнөд Цун улсыг мөхөөхөд үлэмж их гавья байгуулсан гэж байгаа. За тэгээ Бухаа гээд одоо бас Мухлаан хүү байгаа. Тэр болохоор Жалаар аймгийн Алдарч анжин те Мухлагын төрсөн дүү гэж байгаа байхгүй. За тэгээ Чингис хаан 1206 онд их хаанаар өргөмжлөлтийнхаа дараа хишгтэн цэргийг улам бэхжүүлээд энэ турхаг буюу одоо те одоо хишгтэн цэрэг гэж байгаа. Энэ цэргийг 8000 болгож тэрнийг болохоор одоо ингэж Бухаагаар захируулсан байдаг гэж байгаа байхгүй. За энэ мэтлэнгээр ер нь бол Жалаарын төвөр удам те бас л Мухлагийн дараа одоо ингээд Мухлаач өөрөө 5 ингээд ах дүү нартайгаа ирсэн шүү дээ тий. За 5 ах дүү нартайгаа 3 одоо эцэг авга ах нартайгаа ирсэн. Гэтэл саяны тэр 5 хүмүүс нь хэдэн жилийн дараа өөрсдийнхөө хүүхдүүдийг бас Чингис хаанд ингэж саяны тэр нөө боол олгож тий ингэж өгч байгаа. Тэр нь бол томоохон ноён болж байгаа гэсэн үг шүү дээ тий. Цаанаа бол тий. За ингээд Алтан улсын ер нь бол Мухлаа явуулсан дайн гэж байгаа тий. Мэдээж энэ дайнд бол Мухлаа ямар цэргийн тактик баримтлсан бэ гэдэг зүйл байгаа байхгүй. За энэ дээр бол мэдээж Алтан улсад хэд хэдэн удаагийн ийм дайнуудыг Мухлаа хийсэн байдаг. За 1217 онд бол тэ 8 сард Чингис хаан одоо Мухлаад нөө тайч цолоо өгсөн байгаа штэ. За ингээ Мухлаа бол тэр одоо олон цэргээрээ энэ Инжээвд сууларч байхад нь бол Алтан улсынх нь монголчуудыг Санши болон Хатан голын хавцаа нутгуудыг нь дайлна гэж үзсэн байгаа байхгүй. Тооцоолол Алтан улс буруу утсан байгаа. За ингээ буруу одоо цэргээ томилж өмнөд нутгаа монголчуудаас сэргийлэн сахиулсан боловч Мухлаа бол нөгөө талд нь гараад нөгөө талаас нь товч гисэн байдаг. За 8 сарын турш Мухлаа хэдэн түмэн морьт болон явган цэргийг дайжлан Хатан голын зүүн талын нутгийг дайран довтолж Дай, Шиан, Зи, Ши болон Колон зэрэг хот балгадыг байлдан эзлээд 9 сард Тайван хотыг нь бүслэн авсан баг. За хотыг хамгаалагч анжин үгүүлэн дээшин хотоо тавьж өгөхөөс татгалзан амиа орлсон. За энэ бол Алтан улсын жанждын хийх заавал нэг үйлдэл нөхгүй. Энийн өмнөх дугаарууд дээр ч гэсэн би ярьжлээс Алтан улсын аян дайнд те бүр тэр хүннүгүй ч гэсэн яг л адилхан байгаа. Ер нь бол эртний тэр хятадын төрд улсуудын нэг том соёл гэх юм уу те энэ цэргийн дүрмээр бол дайсанд ялагдах юм бол амиа орлох хэрэгтэй. Эсвэл бууж өгвөл амиа орлох хэрэгтэй. За ерөөсөө л ингээд заавал амиа орлох хэрэгтэй болж байгаа ялагдсан тохиолдолд. За тэгээ энийг л хийсэн байгаа байхгүй. За энэ нь хэдийгээр ялагдаад одоо Мухлаа жанжны ялалт байгуулж байгаа юм шиг боловч цаанаа бол саяны жанжны амиа хорлолт бол бусад Алтан улсын цэргүүдэд тэмцэх галыг нь бадраад өгч байгаа байхгүй. За тэгээ Мухлаа зарлиг гаргаад одоо тэр хотыг нь юу хар гэдэг одоо энэ баатраар хамгаалуулад ингээд Тайван хотыг ингээд сахиулсан байгаа юм. За тэгээ бусад Монгол цэрэг булаан эзэлтэд цааш нь үргэлжлүүлээд энэ Пинжөөг тоноод одоо 10 сар болоход нь Жанзөө, Ленжөө зэрэг энэ газруудыг эзэлсэн байгаа байхгүй. За тэгээ монголчуудад эзлэгдсэний хойно бол Пянсян гэдэг ингээд Пяньян гэдэг энэ стратегийн хувьд маш чухал одоо хотоо бас ингээд Алтан улсынх нь алдсан байгаа юм. За тийм учраас Алтан улсын төрөөс цэрэг томилон
Пяньягийн сэргийлэлтийг чангадах гэсэн боловч Монгол цэрэг тэднээс өмнө амжиж ирж одоо ингээ эзлээд авсан байдаг. Алтан улсын цэрэг өхөн хатан тэмцсэн боловч монголчууд Пяньян хотыг дайран бүсэлж авахд хот сахигч Жанжин, Лигэ, Вангян, Зүн Тань нар өөрийн биеэ бас хорлоод өгсөн байдаг. За энэ хот одоо нэг хоёул болохоор анх удаага нэвтрүүлэх хөтлөж байгаа болохоор ингээл сая 2 удаагийн дайн хийсэн чи хоёулынгийнхэн дээр захирагч нар ингээл өөрсдийнхээ амийг хорлцлаа тий. Гэтэл энэ өмнөх дугаарууд дээр ийм байгаагүй байхгүй. Өмнөх дугаар дээр Алтан улсын цэргийн жанч чинь бууж өгöd байгаа. Хятадных нь болохоор бууж өгöd байгаа. Ураад байгаа байхгүй. Гэтэл энд одоо бол ингээ хөвгтлээ тэмцээд байна. Энэ нь өөрөө нэгдүгürt бол Алтан улсын нөгөө цэргийн байдал өөрөө сэргээд байна. Сэргэж байгаахан хамгийн гол шалтгаан нь Монголоо өөрөө цөөхөн зэрэгтэй үлдсэн шүү дээ. Чингис хаан ихэнх цэрэг аваад хоризм ус руу аян дайнд явцсан шүү дээ. Тэгээ энэ нь болохоор одоо Алтан улсад бас нэг боломж олгоод байгаа байхгүй. Тийм байна. Тийм. За тэгээд ер нь саяны одоо энэ үйл явдалтай холбоотойгоор ер нь юу болсон бэ гэхлээр ер нь хоёр талын байдал бол ер нь 1218 оноос хойш их л туйлын зөрчилтэй байгаа байхгүй. Тэгээд Чингис хаан ч хүчээ аваад явцсан. Тэгээд тангууд ус болон одоо тий бус улс ингээ найрамдлын харилцаа тогтоогоод байгаа. За энэ дээр нь одоо Алтан улс хөдөлж эхэлж байгаа буюу Алтан улсын Шанзун хаан хэдийгээр Монголын аюул нэмэгцээр байсан ч өмнөдийн сүн улсыг дайлахаар бодлого хийж байгаа. Монголчуудтай байлдаж байгаа мөртлөө тий ахаад сүн улстай дайн хийх гэдэг ийм юм хийгээд байна шүү дээ тий. За Алтан улс болон Монгол улс аль аль нь яг эдгээр одоо ингээд нэг зүйл байгаа байхгүй. Нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлсэн. Тэр төвлөрүүлсэн зүйл нь юу гэхээр томоохон газрын эзэд. За өмнөдсөн улстай Алтан улс дайн хийж байгаа тий. Тэгэхээр Алтан улсын умард хил хязгаарууд нь бүгдээрээ хоосон сул үлдчихэж байгаа байхгүй. Эзэнгүй үлдчихлээ. За эзэнгүй газар нь юу болох вэ гэхээр нөө бурхангүй газрын бомб галзуурн гэдэг шиг тэнд яг одоо бол нөгөө газрын эзэд бол мөнгө санхүүжүүлээд цэргүүдийг ингэж хөсөж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө ингэ хүчтэй цэргийн ингэж хүчрхэг ингэ нэг бүлэг үүсээд байна шүү дээ. За эдгээр бүлгүүдийг болохоор Мухлаа Жанжин ч гэсэн өөрийн талдаа элсүүлж авах. Алтан улсын хаан ч гэсэн өөрийн талдаа элсүүлж авах иймэрхүү зүйлүүдийг хийж эхэлсэн байна. Жишээ нь 1218 онд монголчууд Тайваныг эзлээс сурсан зангаараа түүнийг даруй орхин цаашаага хөдлөхөд Алтан улсын хаан ганц Хэбэ мужидлэхэд 9 газрын эзэнд гүн хэрэгэм цол олгоод нөгөө саяны газрын эзэд ч олгоод өөрсдийн нутгийг сахин хамгаалахыг даалгасан байна. За тэгтэл яг тухайн үед тэр Хэбэ мужийн хамгийн одоо хүчрхэн нь болохоор Ү Шиан гэдэг газрын эзэн байгаа байхгүй. За энэ одоо хаанаас бол гүн гэдэг цол авцсан байгаа шүү дээ. Гэтэл одоо бас хаан нь энэ Вэнжээгийн захирагч гэдэг ноён болгож өргөмжилсэн байгаа байхгүй. Гэтэл энэ ноён болчихлоо. Гүн байж байгаа бүр том захирагч ноён болцсон тий. За тэгээ тэр дотоодын нэг жижигхэн тэмцэлт бол өөр нэг газрын эзнийг алдсан байна. Тэр нь болохоор энэ Жиндэпүү гэдэг энэ газрын эзэн байгаа байхгүй. За тэгээ энэ Жиндэпүүгийн газрын эзнийг алдсан чинь нөгөө ноёныг чинь шийтгэх бас нэмээж Жиндэпүүгийн захирагч ноён болгочихж байгаа. За ингээд ер нь бол яасан бэ гэхээр яаж энэ газрын ноёдуудыг өөрсөндөө татаж аавна энэ нь ерөөсөө хин хүчрхэг байх талаас нь бодож байгаа байхгүй. Улс төрийн тоглолт явж тийм. Улс төрийн тоглолт явж байна. Тэгтээ тэргүй одоо хувлаг Мухлаа Жанжин чинь маш цөөхөн зэрэгтэй л Алтан улсын тэр их зэрэгүүдэд үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдал болвол ер нь тэнд хин хяналтаа тогтоож чадсан тэр л их байгаа байхгүй. Тийм учраас Мухлаа ч гэсэн хид хідэн одоо юм газрын эзэдийг бас өөрсөндөө татаж авсан байгаа. Гэхдээ Мухлаа санал болгож байгаа зүйл нь болохоор хамтарч одоо тий Захирьяа гэдэг. Захирьяа хамтарч одоо тэдээс татвар авахдаа хамтарч хувааж авна гэдэг ийм санаанууд яваад байгаа байхгүй. Тий. За тэгээд ер нь бол Шанзун хаан бол гүн өргөмжлөх тий орон нутгийн юм зэвсэгт хүчнүүдийг өөртөө татах тухайн газрын нутаг дэвсгэрийг ингээ хамгаалахыг ингээ зорж байгаа тий. Гэтэл Мухлаа бол бас л ингээ өөрсдийнхээ талд оруулж байгаа нь болохоор бас нэг томоохон өргөл барьц өгöd байгаа шүү дээ. За тэгээ Мухлаа Шандууны нийслэл Жинан хот руу цэргэлэхэд хот сахигч Жанжин Янши 30 түмэн цэргээ дагуулan Монголд ирж нийлэв гэж байгаа. Одоо нөгөө 30 түмэн 300 мянган цэрэг гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ингэснээр Мухлаа Алтан улсын Жанжин өгүүлв Шэхүүгийн 20 түмэн цэргийг одоо ингээ тий Хуалинган гэдэг газар гэж байгаа байхгүй. Энэ газарт сөнөөж дарж чадсан гэж байгаа. Тэгэхээр магадгүй саяны тэр 30 түмэн цэрэг гэдэг маань дэгсдүүлсэн тоо байж магадгүй. Монголчуудад 30 түмэн цэрэг очсон учраас манай 20 түмэн цэрэгийг ялсан гэдэг тий. Энэ маягаар битсэн байх магадлал бас өндөртэй байгаас тийм байна. За энэ мэтлэнгээр одоо энэ Шанши болон тий Шиншигийн нутгийг ингээд бас л ингээд Мухлаа бол цааш нь удирдаад явж байгаа байхгүй. За 1221 оны намар Монгол цэрэг Мухлаан жолоодлогодоор тий Пинжөөг дайран Хатан гоолын Түүшингийн хавар гитэлж Шанши нутг руу цэргэлсэн байна.
За тэгээ Алтан улсын цэрэг Жанжин Вангян хаадын удирдлага дор хатуу шаргуугаар гээд байлдан хамгаалагсад одоо хотоо ингээд эзлүүлэг үлдэж чадсан байгаа байхгүй. Тэгээ Монголоо өмнө зүг үргэлжлүүлэн давшиж Пүүжэв хотыг дайран эвдэхэд Пуужа Луши зэрэг Алтан улсын олон нэрт Жанжин эдгээр тулаанд ам өргөцсөн баг. За дараа нь Монголын цэрэг бол Данжоугээс баруун тийшээгээ мордож Шижэв хотыг дахин эзлээд хот сахигч Жанжин Шиван Чэнийг хороосон баг. За тэрээр мөн Шижэв болон Жижэв хотуудын захирагчаар Тян Шаныг томилоод эдгээр хотыг хамгаалуулахаар үлдсэн байдаг гэж байна. За ингээд энэ мэтлэнгээр одоо 22 он те 23 он гэх мэтлэнгээр одоо ингээд маш олон одоо ингээд дайнуудыг Монголоо бол өөрийн биеэр удирдсан байдаг. За 17 оноос 23 он гэхээр чинь нийтээр 6-7 жилийн дайн. Энэ 6-7 жилийн дайнд уг нь бол газар нутаг ер нь монголчууд цөөхөн боловч те амжилттай довтлоод байсан шалтгаан нь бол Монголоо байсан учраас л те Монголоо захирж исэн учраас ийм байсан гэдгийг хожим Чингис хаан тэр хотыг дайрахтаа гэж байгаа байхгүй. Монголоо Жанжин хэдий хэрвээ амьд байсан бол би энд байхгүй байхаас юм а гэж байгаа байхгүй. Тэ би итгэлтэйгээр одоо ингээд энд байхгүй байхаас. Ийм зүйлүүдийг хэлээд байгаа. За энэ мэтлэнгээр ингээд ярих юм бол Монголоо бол ер нь маш алдартай жанжнуудын нэг. Дээрэс нь яг өөрийн сүр хүчээрээ те булааж одоо нэг эрх мэдлийг бас авч чадсан гэдэг санаа хэлээд байгаа. Судрын чуулганыг ишвэрэмт болгоод үзэх юм бол магадгүй Гован гэдэг зүйлийг 1218 оны 1 сард өгсөн байх магадлал бас өндөртэй болж байгаа. А Монголын нууц товчоог баримтлах юм бол 1206 онд гээд ингээд явдаг те. За хоёул хамтран ажиллагч. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань Алтан гишүүдийг бэнтгэж байгаа. За Алтан гишүүд гэж ямар учиртай хүмүүс вэ гэвэл манай хот мөндөр суугт 100 мянган төгрөгийн хандив өгсөн хүмүүс байгаамаа. За хэрвээ энэ алтан гишүүд маань байгааг бол бид одоо айлхаа байсан 24 оны 8 сард дампуурчих ёстой байлаа гэж тийм ээ. За тэгээд яг дампуурах ирмэг дээр манай алтан гишүүд гэх энэ одоо манай сонсогчд маань гарч ирсэн. За танад яаж хандив өгөх вэ, яах вэ, ийх вэ гэд тэнгууд тэр одоо олон саналыг манай зандаа маань одоо зохион байгуулалтанд оруулаад тий. За тэгвэл одоо сонсогчд маань өгөх гээд байгаа бол үнэхээр авахгүй бол болохоо байлаа гэд тэгээд алтан гишүүд гэдэг ийм санааг болсон байгаа. За 100 мянган төгрөг хаанаас гарч ирсэн тоо вэ гэвэл бид нэг үйлрэлт буюу одоо 8 сараас 7 сар эх жилийнхээ 7 сард 1000 нэвтрүүлэг бэлтжээдэг. За ингээд нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр үнэлээд тэгээ нийтдээ 100 мянган төгрөг болтго юм шүү. За та ч гэсэн одоо алтан гишүүн болох бүрэн боломжтой байгаа. За зөвхөн бидэнд одоо ханд өгж гинэ гэсэн ойлголт юм бол биш. Та өөрөө Монгол улстай шинжлэх ухаан таны мэдхүйг одоо түгээхэд гар бие оролцож байгаа шүү гэдэг ийм гоё ойлголт бас давхар явдаг. За хэрхэн хандив өгөх вэ гэвэл Худалдаа хөгжлийн банкны 94000 гэдэг IBAN данстай IBAN дугаартай 4191 тэг 4518 гэдэг данс руу 100 мянган төгрөг шилжүүлээд манай алтан гишүүн болох боломжтой. За харин гүйлгийнхээ утган дээр өөрийнхөө утасны дугаар болон Facebook-ийнхаа нэрийг заавал бичих учиртай юм. За тэр мэдээллийн дагуу манай менежерөө тантай холбогдоод алтан гишүүнээр бүртгэж авнаа. За баярлалаа. За алтан гишүүдтэй баярлалаа. За манай алтан гишүүд чинь шууд ингээд нэвтрүүлгийг эфирээр тийм ингээд шууд явж байгааг нь үздэг. Одоо жишээ нь манай Ноги манай багшийн ярианы хурд арай л хурдан юм а. Баахан нэрнүүд хэлчихээр нь тогтоох амжихгүй юм а гэж хурдан санагдаж байна өгш. Маш хурдан байна. Би очиод сүлд юу ч болоод байгаа байлаа гэж бодод. За ямар ч гэсэн чиглэл нэг шугам бол яваад байна. Нэрсийг бол цэжлэх ямар ч арга алах. Харин тий. Гэхдээ энэ нэрсүүд чинь өөрөө бас айгу хэцүү. Хятад нэрнүүд болохоор бүр хэцүү байгаа тий. За удаа ярих хичээ. За Монголын байдал тий ер нь бол цаашаа үргэлжилж байгаа. 1222 оны өвөл Монголын гол цэргийн хүч нэ штэ тий. Пүнчэг ингээд дамжаад Чинжао гэдэг хот руу цэргэлсэн байгаа байхгүй. За Алтан улсын Жанжин Вангян хаад 20 түмэн цэрэг дагуулan эсэргүүцсэн. Ийм хүчтэй цэрэгтэй шууд тулан байлгахыг Монголоо хүсээгүй. Тул 6000 цэрэг үлдээгээд Жанжин алчийн цэрэгийг Дунгаан бомб руу томилж өөрөө Пиншан хотыг дайран морьсон байгаа. За тэр 20 түмэн цэрэгийн урдаас 6000 цэрэг үлдээж гинэ гэдэг чинь замдан зөв саадл хийж байгаа гэсэн санаа байгаа байхгүй. За гэтэл яг энэ тухайн нөхцөл байдал бол Монголын байдал төдийлөн сайн биш байсан. Хэдэн сарын турш явуулсан түүний байлдаанууд ингээ амжилтгүй болж эхэлж байгаа байхгүй. За тэгээ ингээ урдын хиймэр лундаа ингээ жоохон буурсан маягийн тий. За 1223 оны 3 сард бол тэр цэргээ аавна энэ Шаншианд хурч ирсэн боловч тэндээ одоо нэг бодлого нас орж байгаа гэдэг үйл явдал болж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Монголоо нас орсны дараа бол энэ дайн цаашаага үргэлжлэх гэхээр ингээ нэг сонирн болчихж байгаа байхгүй тий. Толгой байхгүй болчихно тий. Дээрээс нь яг Монголоо шиг гэдэг ихтгэлтэй Чингис хааны албан ёсоор томилж үлдээсэн хүн байна уугүй гэдгийг. За тэгээ Монгол цэрэг буцны хойно болохоор энэ Шанзун гэдэг хаан нь болохоор
Вангийн буйхаг ерөнхий сайд болгож өргөмжилж энэ бусад нутгуудаа ингэж авах ийм алхмуудыг хийж эхэлсэн байгаа байхгүй. За ингээ ийм алхмуудыг хийж эхлээд ээлж дараалан ингээд улс орнуудаа нэг нэгээр газар нутгуудаа монголчуудаас салгаж авах ийм зүйлүүд хийсэн байгаа. За ингээ 1223 оны 12 сард Алтан улсын Шанзун хаан тэнгэр талсан. За ингээ хунтааж Вангийн шүү гэдэг энэ хаан сууж байгаа байхгүй. Тэгээ энэ нь болохоор Айзун гэдэг хаан болсон. За тэгээ оныхоо цол болохоор Жинда гэж нэрлсэн байгаа байхгүй. За Айзун хаан суурин цуугаад гарах үедээ бол ер нь нөхцөл байдал яг одоохонд бол хүнд ашигтай байгаа гэхээр Алтан улсын талд ашигтай байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр Мохлоо нас орчихсон Монгол цэрэг хойшоогоо буцчихсан. Хамгийн гол их хүч нь болохоор 29 улсад аян дан хийгээд явж байгаа Энэ бүх зүйл нь болохоор Айзун цаг алдалгүй улс орноо батлан хамгаалах арга хэмжээ авч эхэлж байгаа. За монголчуудыг эсэргүүцэн дайнд гавьяа зүтгэл гаргасан жанжин сайдуудыг цаашаа өргөмжилж зохих албан тушаалд томилсон. Харин монголчуудын талд дурууж очсон, орсон. За эдгээр одоо ноёдуудыг бол цаазлах гих мэтлэнгээр одоо янз янзын аргуудыг хэрэгжилж байгаа байхгүй. Тэр бүхий л монголчуудын эсрэг гавьяа байгуулж дайнд оролцсон ийм баатруудыг 13 баатарт зориулан тахилын сүм барьж эхэлсэн байна. За энэ нь ард түмний дунд бол одоо монголчуудын эсрэг байлууд гавьяа байгуулна, баатруулна гэдэг ийм явдлыг бас гаргаж ирж байгаа байхгүй. За ингээ ер нь бол өмнө ч гэсэн Монголын талд ороод нэлээд хідэн одоо жанжид орцсон байсан шүү Ийм жанжид байжгаад буцаад одоо монголчуудаас урууж ирсэн ийм зүйл бас эндээс гарч ирж байна. Монголчуудаас ураад буцаад Алтан улс руу очоод байна шүү Иймэрхүү үйл явдлууд бас нэлээд гарч эхэлсэн. За ингээд энэ цаашаа ингээ яваад авах юм бол тэр Айзун хааны төрийн эрх барьж байх яг энэ үед нь бол Алтан улс болон Нанхиадын Нанхиадууд бол одоо ингээ Алтан улс сүн улстай дайны байдалтай байсан байгаа байхгүй. Тэгэхээр Монголын эсрэг анхаарлаа хандуулахын тулд Айзун сүн улсын эсрэг явуулж байгаа дайнаа шууд зогсоох зарлиг болсон байна. Тэрний үг гэхээр монголчуудад алзан газар нутаг байгаа. Монголчуудын хэдийгээр Мохлоо нас орсон ч гэсэн түүний хүү ингээд энэ дайныг цааш нэг өргөжлүүлж байгаа шүү Өргөжлүүлж байгаа гэхдээ нэг тийм далаац өндөртэй биш. Хинтээ байлгах нь чухал. Сүн улстай байлгах чухал уу, монголчуудаас газар нутгаа авах нь чухал уу гэд тэр сүн улсын дайнаа шууд зогсоогоод сүн улсын цэргүүд тэр голоо хил гатлаад одоо голоо нааш нь гарч ирсэн тохиолдолд алаад чирэггүй гэж байгаа байхгүй юу? Ерөөс битгий байлдаарай. Дайн үдээгээд хэрэггүй. Эхлээд одоо монголчуудын учрыг олъё гэдэг ийм санаа яваад байгаа. За энэ мэтлэнгээр ер нь бол яг энэ Айзун хааны үед бол нэлээд газар нутгуудаа нэг хэсгээр ингээд ээлжиж аваадсан За ингэсээр хагаад ер нь бол Айзун хаан 1226 онд ер нь цэргийн дайн эхлүүлэх ийм зорилгоор энэ жанжин Ила Пуаг шанши руу томилон явуулсан байгаа байхгүй. За тэрээр одоо 8 сард буцаад энэ хид хідэн хотуудаа ингээд эзэлж авч монголчуудаас салгаж авсан байгаа. За энэ нь бол гэхдээ хараахан төр зүрийн асуудал байгаа байхгүй. Энэ ямар учиртай юм бэ гэхлээр учир нь цаашдаа болвол 1228 онд 29 онд өгөөдөө хаан ширээн цуусны дараа өгөөдөө хэлсэн байдаг шүү дээ. Өгөөдөө 4 сайн 4 муу зүйл хэлсэн. Тэрнийхээ нэг сайн зүйл дээр нь би эцгийн бэлэн байр суурин дээр нь суугаад нэг сайн зүйл нь бол эцгийн гэрээс ёсоор Алтан улсыг мөхөөвөө гэдэг. Тэрний үг гэхээр Алтан улсын эсрэг дахин их дайн хийсэн байгаа байхгүй. Энэ дайн саяны тэр тулуун тактик гэсэн явлаа шүү Тэр ЖПХ гэдэг ноёныг сүн улс руу явуулаад тентгийн газар нутгаар нэвтрэх гарц. Сүн улс ч гэсэн энэ дайнд хамтарсан байгаа шүү монголчуудтай. Ингэж одоо Алтан улсыг мөхөөсөн энэ дайн болсон байгаа байхгүй. Гэхдээ энэ Алтан улсыг мөхөөсөн дайныг дараагийн дугаарт дараагийн дугаарт өгөөдөө хаана үед илүү тусдаа ингээд тусгаалan ярих юм. Өнөөдрийн хувьд Мухлаа жанжны хувьд Мухлаа жанж нь хэр их гавьяа байгуулсан ямар хүн байсан бэ гэдгийг нь хэлж байгаа байхгүй. Тэгээ Мухлаа жанж нь бас өөрийнх нь хэлсэн үг байдаг л да нас барахтаа. За тэгээд нас барахтаа тэр юу гэж хэлсэн бэ гэхлээр би бол ер нь энэ одоо хотыг эзлэхэд эзэлж чадсангүй. Хэрвээ одоо ингээд энэ хотыг нэг гүүр барьж исэн байгаа байхгүй. Тэгээ гүүр барьж дуусаагүй тул ингээд тэр хотоо эзэлж чадаагүй нас орлаа. Тийм учраас энэ гүүрийг барьж дуусгаад заавал энэ хотыг эзэлж дуусгаараа гэдэг нэгдүгээр зэрлэг болгож байгаа. Хоёрдугаар тэрээр өөрийнхөө дүүдээ юу гэж хэлсэн бэ гэхлээр би бол улс гэрт зүтгэж их төрийг бүтээхэд хоёг өмсч хурц элдийг барьж 40 жил болтол зүүн барууныг дайлахад огт хорсол үлдсэнгүй. Ганцхүү энэ Пинжан хотыг аваагд хорсож байна. Чи хичээж эзлэгдэн гэж байгаа байхгүй. Энэ зүйлийг хийлээд 53 наснда нас орсон байдаг. Тэгэхээр нэгдүгürt бол Чингис хаанаас дүү. Насны хувьд дүү бас Чингис хаанаас нэлээд наан одоо ингээд нас орчиж байгаа ийм гонигтай
насны хувьд ингээ гонигтай. Гэхдээ хийсэн ажлынх нь хувьд хийсэн одоо гавьяаных нь хувьд их Монгол улсын төлөө зүтгэсэн тэр зүтгэлийнх нь хувьд бол үнэлж оршгүй Чингис хааны жанжтын нэг гэж хэлж болж байгаа. За баярлалаа Марата. Ямар гоё. Кино үзэж байгаа юм шиг юм бол. Гэтэ одоо манай юуны ёслол хүндэтгэлийн ордон байна шүү дээ. Манай засгийн газрын ордны энэний урталч гоо мухлайн нэг хөшөө байгаа шүү дээ, тийм ээ. Энэ бас юу штэ. Хоёр хөшөө байгаа, нэг нь боорч, нэг нь мухлагийнх штэ. Тэгээ тэр хоёр чинь бас нөгөө хөшөө нас нэг нь ингээд нөгөө хөлөө өргөцсөн, нэг нь ингэсэн байгаа штэ. Энэ чинь шалтгаан тэр байхгүй. Боорч чинь ингээд бүтэн хөлтэй байж байдаг. Тэр мэднэс дээ. Тийм сонсч байсан юм байна. Мухлаа нэг ингээд хөлн өргөцсөн байдаг тэр хөшөөнийх нь. Тэр нь болохоор нөгөө дайн тулаанд явж байгаад ам ирссэн учраас нөгөө хөшөө дурсгал дээр чинь нөгөө хиллүүд байт юм байл л та. Тэгээд ингээд нэг хөлөө өргөсөн байдаг гэж бодож байна. Тэгвэл гоо мухлагийн одоо морных нь хөл өргөстэй байдаг. Тий, өргөстэй байдаг. Тэрнгээр нь ялгаж болно шүү дээ. Тийм тий. За маш сонирхолтой байлаа. Баярлалаа Марата. Баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань нохойн ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Од Мөндөр сувгийн алтан гишүүд ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107-аас төлгөний Од Мөндөр хажуугаар хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.